төсвийн бодлогын үндсэн чиглэлийн хүрээнд эрх баригчид хөрөнгө оруулагчдтай уулзаж санал солилцсноо гэж ойлгож байна. Тэдэндээ яг ямар асуудлаар ярилцахаар төлөвлөж байна вэ? As you know, we had a very prolonged investment and хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа нөхцөл байдал удаан үргэлжилсэн. Which was approved by the cabinet meeting on the 7 дугаар сарын 12-нд July. We would like to засгийн газрын уралдаанаар баталсан бодлогын үндсэн чиглэл тулгуурлан a strong Japan's strong economy. Бид нэг талаас Японы эдийн засгийг хүчрхэгжүүлэх, we would like to strengthen the fiscal. нөгөө талаас төсвийн доктортой байдлыг бэхжүүлэхийг зорж байна. We are talking about consumption tax cuts on Хүнс ундаа усны хэрэглээний татварыг бууруулах талаар яригдж байна. Энэ он болоод эх онд төсвийн нэмэлт зарлага гаргах шаардлагатай болно. Энэхүү төсвийн цорхойг хэрхэн нөхөх вэ? Yeah. I think I would like to stress the fact that Энэ нь төсвийн сахилга батаас ухарсан хэрэг биш ээ гэдгийг онцломоор байна. Бид төсвийн нэгдмэл байдлыг хангах гэх харьцангуй хийсвэр ойлголтоос татгалзаж эдийн засгийн бодит нөхцөлд илүү нийцсэн олон улсын жишг тулгуурласан төсвийн болон өрийн доктортой байдлыг чухалчилдаг тогтолцоонд шилжиж байна гэж харах хэрэгтэй. Хэрэглээний татварыг бууруулах зэрэг одоогоор хүлээгдэж буй төсвийн зарлагын асуудал болгоомжлол төрүүлж байна. Хэрвээ засгийн газар өөрөө нэмэгдүүлэхгүй бол ямар бодлогын хэрэгсэл ашиглаж санхүүжилтийн өөр ямар их үсвэр бүрдүүлэх боломжтой вэ? We review both revenue. Бид төсвийн орлого зарлагыг аль алийг нь ихтэлж байгаа. Мөн өмнө нь хэлсэнчлэн санхүүжилтийн зарим их үсвэр болон татварын тусгай арга хэмжээгч авч үзнэ. Ийм замаар 5 их 80 йены их үсвэр бүрдүүлэх нь тийм ч хүндрэлтэй биш ээ гэж бодож байна. Одоогийн байдлаар нэлээд тэлэлцтэй гэж үнэлэгдэж байгаа Японы төсвийн бодлого энэхүү зорилтыг биелүүлж чадна гэж үү? Японы төсвийн бодлого таны бодож байгаа шиг тэмч тэлэх чиглэлд бол биш байгаа. Учир нь бид төсвийн доктортой байдлыг нэн тэргуунд тавьдаг. Зарим хүн Японы төсвийн бодлогыг хэд тэлэх шинжтэй гэж үздэгч энэ нь үнэн биш. Бид төсвийн доктортой байдлыг тууштай баримтлан consumption tax reduction on food and non-alcoholic. Ерөнхий сайд Такаичигийн мэдгдснээр хүнс болон согтууруулах бус ундааны хэрэглээний татварыг бууруулахдаа засгийн газар шинэ бонд гаргахгүй. Тиймээс энэ асуудлаар тодорхой хэмжээнд буруу ойлголт үүссэн гэж бодож байна. Харин энэхүү бодлогын хүрээнд strategic investment in crisis management which minimize a range of төрөө хувийн хвшил хамтран олон төрлийн эрсдлийг бууруулах хямралын менежмент болон дэвшилтэт технологийн хөгжлийг дэмжих өсөлтийн салбаруудад зоримог стратегийн хөрөнгө оруулалт хийх болно. Massive state money to Тухайлбал манго болон бусад жимс үйлдвэрлэхэд төрөөс асар их хөрөнгө зарцуулахгүй. Харин өмнө дурдсанчлан хиймэл оюун квант технологи зэрэг стратегийн салбарт хөрөнгө оруулна. Хэрв Японы төв банк бодлогын хүүгээ өсгсөн ч йений ханш суларсаар байвал энэ нь засгийн газарт хэр хүндрэл учруулах вэ? Мөн Японы талаар хөрөнгө оруулагчдын итгэл зах зээлийн хандлагыг сулруулж болзошгүй гэж үзэж буй төсвийн зарим төлөвлөгөөг эргэн харахад хүргэж болох уу? I would like to stress the fact that Японы төсвийн нөхцөл байдлаа сайжирч байгааг онцломоор байна. Хариуцлагатай бөгөөд эдүх санаачлагтай төсвийн бодлого нь Японы үйлдвэрлэл, нийлүүлэлтийн шатах болон бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ улсдаа илүү хөрөнгө оруулалт татах зорилготой. Япон болон йенээр илэрхийлэгдсэн хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр йений эрэлт аяндаа өснө. Тиймээс хариуцлагатай, эдүх санаачлагтай төсвийн бодлого йений ханшийг солруулна гэж би үзэхгүй байна. Харин ч эсрэгээр йений ханш чангарахад дэмжлэг үзүүлнэ гэж би итгэж байна.
Эцэст нь хэлэхэд бид хүчрхэг эдийн засаг, төсвийн доктортой байдлыг уялдаа холбоотойгоор зэрэг хангахыг зорж байна гэж итгэж болно. Энэ бол хариуцлагатай, эдүг санаачлагтай төсвийн бодлогын мөн чанар бөгөөд энэхүү түүхэн бодлогын гол зүм юм.